цаана өргөн мөндөд үзэгчтэй та бүхэнд гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн маань шууд ярилцлага нэвтрүүлэгт маань нэгэн гайхалтай зочин оролцож байна. Тэгэхээр дэлхийн ур чадварын олимп гэгддэг дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн багтан амжилтыг үзүүлсэн жаргал их залуу оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр дэлхийн маш олон орнуудад оролцдог энэхүү дэлхийн ур чадварын олимп хэмээн нэрлэгддэг ур чадварын тэмцээнд та маш гайхалтай багтан амжилтыг үзүүлж байна. Танд юуны өмнө баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг таныг анх яагаад энэ мужаан гэдэг мэргэжлийг сонгох болсон бэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Энэ мэргэжлийн гол шалтгаан бол манай өвөө. Манай өвөө ч өөрөө их ур чадвартай мундаг мужаан хүн байсан. Өдөр болгон ажил дээр дагаж аваад өвөөг ажил хийх нь хараад тэгэл энэхүү мэргэжилд би анх дурласан да. Энэ маань сайхан бэлшгэн хөрөөдөг зээ гэсэн үг. За юу. Оо энэ юм юу? Энэ үү? Цоодох хэрэг болоод яг энэ дээр ингэж тавиад тэгээд энэ зэрэг энэний чинь ирэг энийг ингэж ухаад ингээ бөөрөнтэй бол нүх гаргаж байгаа за юу. Сонран хайлаад хичээл намайг хийнэ. Тийш хичээл намайг хаагаараа бийж байгаа юм бэ? Аава. Та жаргалыг битгий өдөр болгон ажил руу авч явдаа л да. Энэ хүүхэд таныг дагаж гүсээр аваад бүр. Хин шулж гүцгэн. Таны ажил чухалч гэлээ. Ирээдүйд хүн хийхэ болно. Технологи хөгжсөн цаг шүү дээ. Одоо бүр сүлдээ их сургуульд орохгүй гэж ярьдаг бол. Оолн муу ачмаа. Дахиж ингэхгүй шүү. Тэгэл тэр өдрөөс шээс чи би бүр өвөөхөө ажил дээр үзэгдэг байсан шүү дээ. Өвөөч намайг дагуулж авах байсан. Би тэгэл өвөөгийнхөө гар хөлөг үзүүртэн зарагдаал тэр хөөрхий дөр камалаа хэрчдэг байсан. Тэгээд дараа нь юу болсон бэ? Би гэдэг багын шасрын зантай хөвгчин өдөр болгоо тэгэл хийх юм хийх гэл өвөөхөө ажил дээр очдөг байсан. Манай өвөөч нь тэгэл намайг оруулахгүй хаалгаад өгч. Тэгэл цагийг яаж нөхцөө хөөхээр ойр хавьд байгаа хүүхдүүдтэйгээ тоглоно. Хаяач өөр манаачтайгаа буу халзуу шүү дээ. Тэгэл маш олон өдөр ингээл очсны эцэст Бүхэн тартгүй юм шиг юм. За. Залуу яагаад ажлын цаг хоцроод байна? Оо. Би дахиад ажилласаа хоцрохгүй.
Харин та аав ээж хоёрт битгий хэлээрэй. Бас би хичээлээ сайн хийнэ. Гинэ нөгөө миний хүү сайн мужаан болоог үлээ штэ. Мэргэжлийн сургуульд сурах хэрэгтэй. Одоохондоо яах вэ? Өвөөтгөө ингээд жаацуул юм сурч ил бай. За. Би өвөөгөөсөө ажиллаж олсон мөнгө хамгийн үнцэнтэй, хамгийн амттай юм гэдгийг сурсан. Харин мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд илүү нарийн, илүү мэрэгжлийн талаас нь нэмэрлээ үзсэн. Харин энэ бүхэн энэ тэмцээнд төрүүлэх хамгийн том шалтгаан нь болсон болов уу гэж боддог юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ороход тань аав ээж хоёрт нь дургуцаагүй юу? Дургуцгаар барах уу? Уйлахаас наагур юм болж иж орсон шүү дээ. Харин одоо ингээ бодоод байхад миний амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв, хамгийн том шийдвэр юм болов уу гэж бодож байгаа. Бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой ярилцлага өрнөөсөн танд баярлалаа. Тэгэхээр та ирээдүйн хооч үеийнхэндээ зориулж юу гэж хэлмээр байна? Монгол ур чадвар гэдэг бол одоо дэлхийд танигдж байна. Залуучуудаа юу зөвлөх вэ гэвэл мэрэгжил боловсралтай бай, сайн хөдөлмөрлөл. Монгол гэсэн нэр юм өөдөөдний ирээдүйд татж яваасай л гэж хүсэж сахимаар байна да. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Монгол ур чадварыг дэлхийд гайхуулж чадсан жаргалтай цаашдаа ажилтны өндрөөс өндөр амжилтыг хүсье. Залуучуудаа хамтдаа хичээ, хамтдаа эх орноо хөгжүүлцгээе.